Нийгмийн даатгалын ерөнхий газар Монголын цахим институт үзүүлж байна. Нийгмийн даатгал даатгуулагч иргэн ажил олгогчдод нийгмийн даатгалын сангаас олгох үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэмж, төлбөрийн талаарх мэдлэг мэдээлэл олгох, аюулгүй ажиллах арга барил сургах, ажил олгогчийн хариуцлагыг дээшлүүлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, дүрм журам стандартын шаардлагыг сахин хэрэгжүүлэхэд зориулан бүтээв. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчин, түүнээс урьдчилан сэргийлэх, судлах, бүртгэх тухай. Үйлдвэрлэлийн байгалийн болон бусад ямар нэгэн аюултай хүчин зүйлийн нөлөөнд өртөж, гэмтэх эрүүл мэндээрээ хохирохыг осол гинэ. Ослыг ямар нөхцөл байдалд гарснаас хамааруулж, үйлдвэрлэлийн ажилтай холбогдсон ахуйн осол гэж 3 ангиллана. Үйлдвэрлэлийн осол гэдэг нь ажилтан ажил олгогчоос өгсөн хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрийн болон түүнтэй адилдах хүчин зүйлийн нөлөөлөлд өртөж, эрүүл мэндээрээ хохирох, амь насаа алдахыг хэлнэ. Ажилтай холбогдсон осол гэдэг нь ажил олгогчоос өгсөн үүрэг даалгавартай шууд холбогдолгүй боловч тухайн ажилтны ажил хөдөлмөртөө ямар нэгэн байдлаар холбогдсон ослыг хэлнэ. Ахуйн осол гэдэг нь ажил хөдөлмөрлөх үүрэгтэй огт холбогдолгүй ахуйн болон бусад нөхцөл гарсан ослыг хэлнэ. Мэргэжлээс шалтгаалсан өвчин хурц хордлого гэж юу вэ? Даатгуулагч хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцад үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн нөлөөллөөс шалтгаалсан өвчнийг мэргэжлээс шалтгаалсан өвчин гинэ. Хурц хордлого гэдэг нь химийн хорт, цацраг болон биологийн идэвхт бодис зэрэг гадны биед хүний бие махбодод янз бүрийн замаар нэвтрэн орж сөрөг нөлөө үзүүлэх өвчлүүлэхийг хэлнэ. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчний шалтгаан. Үйлдвэрлэлийн осол мэргэжлээс шалтгаалсан өвчин гарах нөхцөл нь нэг талаас осолдуулах аюултай, өвчлүүлэх хортой хүчин зүйл бөгөөд нөгөө талаас уг хүчин зүйлд ажилтан өртөх явдал юм а. Үүнд 1. Зохион байгуулалтын шалтгаан. Аюулгүй ажиллах арга барил хангалтгүй сургасан буюу сургалт явуулаагүй, аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн сургалтын материал заавар байхгүй гэх мэт олон шалтгаан орно. 2. Техникийн шалтгаан. Үүнд үйлдвэрлэлийн технологийн болон тоног төхөөрөмж, багаж хэрэгслийн хийцийн дутагдaltaй байдал, хүнд ажлын механикжуулалт, урьдчилан сэргийлэх байгууламж гэх мэт шалтгаан орно. 3. Ариун цэвэр эрүүл ахуйн шалтгаан. Ажлын бүсийн агаардаг хортой бодисын ялгарл, ажлын байрны хангалтгүй буюу тохироогүй гэрэлтүүлэг, шуугаан, доргионы төвшин ихсэх гэх мэт олон холбогдох шалтгаан орно. 4. Сэтгэл зүй, физиологийн шалтгаан. Биеийн хүчний болон мэдлэг сэтгэхүйн хит ачаалалд орсноос, тухайлбал хүнд ажлын улмаас эсвэл хөдөлмөрийн нэгэн хэвийн байдал, сэтгэл хөдлөл гэх мэт олон шалтгаан орно. Үйлдвэрлэлийн осол хурц хордлогыг судлан бүртгэх тухай. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль 29-р зүйлд заасны дагуу ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол хурц хордлогод өртсөн иргэн ажилтныг өөрийн зардлаар эмнэлэгт хүргэх, шаардлагатай үзлэг шинжилгээний зардлыг хариуцах, осол хурц хордлогын хор уршгийг арилгах арга хэмжээг 24 цагийн дотор авна. Дараах нөхцөл байдалд гарсан ослыг үйлдвэрлэлийн осол тооцно. Ажилтан ажлын үндсэн болон туслах байранд эсвэл гэрээ хэлэлцээр ирэх бүхий байгууллагаас гаргасан шийдвэрийн дагуу албан томилолт, дайчилгаагаар бусад газарт ажил үүргээ гүйцэтгэж байхдаа ажлын байр нэг ч хэсэг салбарын хооронд байнга явж ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын цагаар бүх төрлийн тээврийн хэрэгсэл, ердийн хөсгөөр буюу явган явж байх үед ажлын байраа орхих боломжгүй ажил үүрэг гүйцэтгэдэг ажилтан ажлын байрандаа амарч байх, ажил эхлэхийн өмнө болон ажил дууссаны дараа ажлын байр багаж хэрэгслээ эмхлэн зэгцлэх, хувцас солих, усанд орох, ажил хүлээлцэх үед ажилдаа ирэх буцах замдаа аливаа тээврийн хэрэгслэр буюу явган явж байхдаа энэхүү ослыг тогтоохдоо тухайн ажилтны гэр ажлын байр хоорондын чиглэл цаг хугацааг үндэс болгоно. Үндсэн ажил үүргээ гүйцэтгэх үедээ байгаль цагуур, гал усны гинтийн аюул, цацраг идэвхт болон химийн хорт бодисын нөлөөлөл, биологийн гаралтай өвчин үүсгэгчийн гинтийн аюулд өртсөн. Тухайн байгууллагад ашиглаж байгаа түүхийд материал болон бусад технологийн процесст ашигладаг химийн бодис, биологийн гаралтай бохирдуулагчийн улмаас үүссэн өвчин хордлогод өртсөн. Байгалийн гинтийн аюул гамшиг, хөнөөх хэрэгслийн болон гоц халдварт өвчний голомт сүрэл дэлбэрэлтийн үед үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалсан өвчний хохирлыг хэрхэн нөхөн төлөх вэ? Үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30% хүртэл алдсан ажилтнад 5 сар,
31-ээс 50% хүртэл алдсан ажилтнанд 7 сар, 51-ээс 70% хүртэл алдсан ажилтнанд 9 сар, 71%-аас дээш алдсан ажилтнанд 18 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг буюу түүнээс дээш удаа олгоно. Мөн үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас нас орсон ажилтны ар гэрт 36 түүнээс дээш сарын цалинтай тэнцэх нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа олгохоор тус заасан. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх, мэдээлэл тайлан гаргах тухай. Ажил олгогч нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээр шалтгаалсан өвчин, хурц хордлогын тухай мэдээг тогтоосон журмын дагуу аймаг нийслэл сум дүүргийн статистикийн байгууллагад мэдээлнэ. Үүнээс гадна үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг нуун дарагдуулахыг хориглоно. Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хуулийн 21-р зүйлийн 21-1-8-д заасны дагуу Монгол Улсын засгийн газар 2009 оны 1-р сарын 14-ний өдрийн дөрвөн батлах тухай тогтоолоор үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх дүрмийг шинжилэн баталсан байна. Энэ дүрмийн зорилго нь өмчийн бүх хэлбэрийн аж ахуй нэгж байгууллагад гарсан үйлдвэрлэлийн осол, хурц хордлогын шалтгааныг судалж тогтоох, тэдгээрийг бүртгэх, тайлагнах, мэдээлэлтэй холбогдсон үйл ажиллагааг зохицуулахад оршино. Энэ дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ажил олгогч иргэд хуульд өөрөөр заагаагүй бол гадаадын болон гадаадын хөрөнгө оруулалтаа хуулийн этгээд нэгэн адил мөрдөнө. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэхтэй холбогдон гарах бүх зардлыг тухайлбал үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртсөн ажилтан, иргэн буюу осолдогчийг эмнэлэгт үргэх, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм, ороох боох материал, хөдөлмөрийн болон хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагч шинжээгчийн үйл ажиллагаа, тээврийн зардал, ослын шалтгааныг арилгахад шаардлагатай хөрөнгийг үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдсэн тухайн ажил олгогч бүрэн хариуцна. Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж тогтоосон акт дүгнэлтийг 4% үлдэнэ. 1. Осолдогч буюу түүний гэр бүлийн хүмүүст. 2. Аймаг дүүргийн нийгмийн даатгалын хилтэс. 3. Орон нутгийн хөдөлмөрийн буюу хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын улсын байцаагчид ажлын 3 өдөрт багтаан тус бүр 1%-ийг олгоно. 4. Ажил олгогч болон аймаг нийслэл сум дүүргийн комисс акт дүгнэлтийн 1%-ийг архивын нэгж болгон хадгална. Ноцтой, хор аюул, хохирлэгтэй үйлдвэрлэлийн осол, хурц хордлого гарсан тохиолдолд засгийн газраас тухай бүрт нь томилсон комисс судлан бүртгэнэ. Та болон танаа байгууллага даатгагдсан уу? Нийгмийн даатгалын сангаас үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тэтгэвэр, тэтгэмж төлбөрийн тухай. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгал төлөх шимтгэлийн хувь хэмжээ. Даатгалын энэхүү санд зөвхөн ажил олгогч нь хариуцсан шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилдах орлогоосоо хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны шаардлагаас хамааралтайгаар 1, 2, 3 хүртэл хувиар тооцон сар бүр төлнө. 3%, эрчим хүч, уул уурхайн салбар, газрын тос, хийм, зам тээвэр, хүнс, хөдөө аж ахуй, үйлчилгээ, эрүүл мэндийн салбар. 2%, геолог хайгуул, уул уурхай, зам тээвэр, холбоо, барилга, хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэл, үйлчилгээ, эрүүл мэндийн, соёл шинжлэх ухааны салбар. 1%, төрийн болон төрийн бус, төсвийн олон нийтийн, хөдөлмөрийн хэвийн нөхцөлд үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллагууд, банк, санхүүгийн байгууллага. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний даатгуулсан даатгуулагч ямар тэтгэвэр, тэтгэмж төлбөр авах эрхтэй вэ? Энэ даатгалд даатгуулсан даатгуулагч нь тахир дутуугийн тэтгэвэр, тэжээгчийн алдсны тэтгэвэр, хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмж, хөдөлмөрийн чадвар нөхөн сэргээхтэй холбогдсон төлбөр зэргийг авах эрхтэй. Хэдэн жил шинтгэл төлсөн даатгуулагч үйлдвэрлэлийн осолд өртвөл тэтгэвэр, тэтгэмж авах эрх үүсэх вэ? Даатгуулагч үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа байнга буюу удаан хугацаагаар алдвал түүнд энэ даатгалд шинтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан тэтгэвэр, тэтгэмж олгоно. Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, хугацааг хаана тогтоох вэ? Даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдалтын шалтгаан, хувь хэмжээг, хугацааг хөдөлмөрийн нөхцөл, мэргэжлээс шалтгаалсан өвчин судлалын үндэсний төвийн эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комисс тогтооно. Үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчний тахир дутуугийн тэтгэвэр тогтооход ямар бичиг баримт бүрдүүлэх вэ? 1. Нийгмийн даатгалын дэвтэр 1995 оноос өмнө ажиллаж байсан даатгуулагч хөдөлмөрийн дэвтэр.
2. Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн акт. 3. Даатуулагчийн иргэний үнэмлэх. 4. 3 дүрийн хэмжээтэй 2% зээж зураг. Үйлдвэрлэлийн осол мэрэгжлээр шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвар түр алдахад даатуулагчид ямар хэмжээний тэтгэмж олгодог вэ? Үйлдвэрлэлийн осол мэрэгжлээр шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа түр алдсны тэтгэмжийг шинтгэл төлж ажилласан хугацааг үл харгалзан даатуулагчийн сарын дундаж хөдөлмөрийн хөлс орлогын 100%-аар тооцож олгоно. Хөдөлмөрийн чадвар түр алдсны тэтгэмжийг ажлын өдрөөр тооцож олгоно. Даатуулагчид үйлдвэрийн осол мэрэгжлээр шалтгаалсан өвчний даатгалын сангаас өөр ямар төрлийн төлбөр олгох вэ? Үйлдвэрийн осол мэрэгжлээр шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагчид хиймэл эрхтэн засал эмчилгээ хийсний эхний удаагийн үнийн 100%, хоёр дахь удаагийн үнийн 50%-ийг олгоно. Мөн зайлшгүй шаардлагаар мэрэгжлийн гэмтлийн эмнэлгийн байгууллагын дүгнэлтийн дагуу протез, ортопед зэрэг засал эмчилгээг гадаад оронд хийлгэхэд түүний нэг удаагийн үнийг олгоно. Үйлдвэрлэлийн осол мэрэгжлээр шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан даатгуулагч аршаан сувилд сувилуулахад гарсан зардлыг төлөх үү? Үйлдвэрлэлийн осол мэрэгжлээр шалтгаалсан өвчний улмаас хөдөлмөрийн чадвараа 30 ба түүнээс дээш хувиар алдсан даатгуулагч улсын хэмжээний үйлчилгээтэй хужирт, өвөр жанжуулан, аврах тосон, гурван нуур, оргил, шаргалжуут, отхон тэнгэр, халзан уулын зэрэг сувиллууд болон мэрэгжлээс шалтгаалсан өвчний сувилд сувилуулсан бол сувиллын зардал ирэх очих унааны зардлыг олгоно. Уг сангаас олгох сувилын болон унааны зардлын хэмжээг нийгмийн даатгалын үндэсний зөвлөл тогтооно. Тэнгэр хол газар хатуу цагт даатгал ойрхон.